Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Баянхонгор аймгаас бэлтгэн хүргэдэг нээлттэй засагныг Баянхонгор 7 хоногийн тайм хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Баянхонгор аймгийн хүүхдийн төлөө зөвлөл 2 дахь хуралдаан эхэллээ. Тус зөвлөлийн хурлаар дүрмийг батлаж энэ онд зохион байгуулах ажлын талаар хэлэлцсэн байна. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмээр зөвлөлийн зорилго үйл ажиллагааны журам чиглэл, зөвлөлийн дарга нарийн бичгийн дарга гишүүдийн эрх үүргийг тодорхой болгож өгсөн байна. Тус зөвлөл нь хүүхэд залуучууд гэр бүлийн талаарх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого зохицуулалтаар хангах хууль тогтоомж хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих, хүүхэд өсвөр үеийнхний тэгш эрхийг хангах чиглэсэн шийдвэр санал зөвлөмжийг гаргах үндсэн зорилгыг хангахад анхаарч ажиллах юм. Баянхонгор аймгийн хүүхдийн төлөө зөвлөл нь 2017 онд 3 бүлэг 15 зүйл бүхий ажлыг хийж хэрэгжүүлэхээр болоод байна. Эдгээр ажлууд нь хүүхдийн төлөө зөвлөлийн чадварыг бэхжүүлэх, хүүхэд хөгжил оролцоог дэмжих, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулахад чиглэгдсэн байна. Мөн энэ удаагийн хурлаар дарга гишүүдийн ажлын чиг үүргийг тодорхой болгож өглөө. Тухайлбал аймгийн засаг даргууд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нь хүүхэд нэг бүртээ ээлтэй хөгжил хамгааллын асуудлыг бүх талаар дэмжих, хүүхдийн хөгжил хамгааллын цогц бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг бодлого зохицуулалтаар ханган хүүхэд нэг бүрийн эрх ашгийг энэ тэргүүнд авч үзэх үүргийг хүлээж байгаа юм. Зөвлөл салбар бүрээс бүрдсэн нийт 23 гишүүнтэй үйл ажиллагаа явуулахар байна. Зөвлөлийн гишүүд маань бол 70-аас дээш хувийн эрсдэлтэйгээр хүрэлцэн ирж хэлцэж одоо эхний ээлжинд дүрмээ баталж чад байна. За ерөнхийдөө энэ зөвлөл ямар зорилготой юм бэ гэхдээ зэрэг Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх хэлтсийн дарга нарын бүтцтэй хүүхдийн төлөө зөвлөл маань хүүхдийн одоо эрхийг хэрэгжүүлэх хүүхдийн хамгаалал, хөгжил, оролцооны эрхийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг одоо бэхжүүлэн хүүхдийн өмнө тулгамж байгаа асуудлуудыг багаар шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэгтэй юм байгууллага байна. Баянхонгор аймгийн Эрдэнэ цогцсны иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамийн газар сумын нийт ард иргэдээс Монгол улсын гавьяат эдийн засагч Осрог Арвын гаргасан санаачлагыг дэмжиж Монгол улсын засаг захиргааны нэгж болсон 330 сум түүний удирдлага ард түмэндээ хандаж улс орондоо хандив өргөхийг уриалж сумдаа хандивын аяныг эхлүүлжээ. За Монгол улсын гадаад дотоодын үйлчлэл хэрэгсэл Монгол улсын түүхэнд тасралтгүй 5 удаа буюу 20 жил сумын засаг даргын хариуцлагатай албыг хашиж буй төрийн ажлын асар их дадлага, туршлага, мэдлэг, чадвар бүхий Төмөрбаатар даргаар удирдуулсан Эрдэнэ цогц сумынхан эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Осрог Арвын санаачлагыг дэмжиж сум бүхэн 10-аас доошгүй сая төгрөгийн хуримтлал үүсгэж засгийн газартаа хүлээлгэж өгөх аяныг санаачлан үйл хэргийг өөрийн сумаас эхлүүлж байгаа албан ёсоор мэдгдлээ. улс орны эдийн засгийн хүндрэл газар авч гадаад дотоодын үр зээл хэрэгсээ хэтэрч энэ дээр үндэслээд бол ард түмний амьдрал нэлээд доогуур байгаа асуудал байна. Ийм учраас Монголын ард түмэн зарим нэгэн одоо эх орноо гэсэн санаачлагтай хүмүүс Монгол улсын гавьяат эдийн засагч Осрог Арвагаас одоо тэргүүлээд энэ Монгол орон даяар хандив цуглуулж Монгол орны эдийн засгийн хүнд байдлаас гарах улс орноо аврах энэ том хөдөлгөөн өрнүүлж байгааг бид нар бол асар их зөв зүйтэй асуудал гэж дэмжин одоо үйл ажиллагаа явуулах гэж байна. Ер нь Монгол орны эдийн засгийг хүнд байна гэд монголчууд түүн дотор ард иргэд нь Монгол төрөөс юм нэхэд одоо ингэ суугаад байдаг асуудал бол үнэхээр байж болшгүй асуудал гэж үзэж байгаа юм. Энэ сайхан Монгол орны эзэд нь хийм бэ, эзэн нь хийм гэвэл иргэд шүү дээ. Монгол хүн Монголдо иргэн. Тийм учраас иргэн хүн ягаад энэ эдийн засгаа аврах, сайхан амьдрах талын одоо бодлыг санаачлагыг гаргах ийм асуудал байгаа. Ягаад иргэдэд байж болдгүй юм бэ гэдэг асуудал. Бид нэр ерөөсөө санаачлаг гаргахдаа ямар санаачлаг гаргаж ийнэ гэвэл төрөөсөө юм нэхэх, төр юм өгсөнгүй, төр ядуурууллаа гэдэг ийм асуудлуудыг яриад сууж идэг, хараал сууж идэг. Ийм итгэхгүй байдлаас одоо ард иргэдийн сансан ёсоор бол улс орн маань хөгжиж чадахгүй байна. Өр зээлээсээ гарч чадахгүй байна. Улс нийгмийн асуудал зөв замаараа явж чадахгүй байна гэж ингэж үзэж байгаа. Монгол хүн ерөөсөө сонголтоонч буруу хийж гин. Ер нь энэ төрд одоо гажуул дутагдал муу юм хийж байгаа. Албан хариуцлагт нуттайгаанч хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ байдал Монгол иргэн биднээс Монголын иргэн биднээс шалтгаалж байгаа шүү дээ. Тийм учраас иргэд маань юу гэж хэлэх гэж байна гэвэл
Монгол орноо аврыг, эдийн засгаа дээшлүүлье, эх орноо хамгаалъя, Монгол орныхон тусгаар тогтнолыг одоо бүрэн хамгаалъя гэж байгаа болвол гадаад дотоодын өр зээлнээс бид нар яаралтай гарах ёстой. Улс орноо хөгжүүлэх ёстой. Тэгээд энэ байдлаас ингээд аваад үзэхэд бол ер нь улс орныг хэн авардгийг гэхээр зэрэг иргэд нь авардаг юм байна лээ. Би бол тэгж үздэг, олон түүхээс би олон жишээ би ийм улс орн нуудч байдаг. Би зүгээр нэг орны жишээгээр ярихад сүүлийн үед Азийн бар болж хөгжиж байгаа Солонгос улсын жишээгээр аваад ярихад Солонгос орн бол саяхан хөгжил буурай дорой орн байсан. 70-аад онд бол асар их хөгжлийн дорой. Тэгээд өсвөлэн одоо нүүрлчихсэн ийм одоо орн байсан. Тэгээд Солонгосууд одоо тэр өсвөлөнгөөс айдаг. Тэр өсвөлэн юмнаас бол одоо гарсан тэр явдал жишээгээ бол бие биентэйгээ уулзч мэдлэгтэй хүртэл хоолнд орсон уу, хоололсон уу гэж одоо ярьдаг мэдлдэг юм. Тэгэхээр их өсвөлэн байсны жишээ нь бол ийм байгаа. Одоо Солонгос улс Азийн бар болтлоо хөгжсөн байна шүү дээ. Ард түмэн нь сайхан амьдарч байна. Үнэхээр баян чинэлэг байна. Монгол орн маань энэ сайхан нутаг дэвсгэртэй, байгалийн баялагтай, энэ цөөхөн хүн амтай, энэ олон малтай байдлаа ингэж амьдарч болохгүй. Тийм учраас Монголын ард түмэн бол санал санаачлаг гаргадаг байх хэрэгтэй. Өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Төрийн одоо том албан тушаалтнуудыг одоо зөв ажиллаж байгаа, буруу ажиллаж байгааг нь ялгаж салгадаг байх хэрэгтэй. Шахдаг байх хэрэгтэй, дүгндэг байх хэрэгтэй. Ийм асуудлуудыг одоо бид нар үл эргэж бодож Монгол орноо богино хугацаанд эдийн засгаас одоо энэ дорой байдлаас аврах асуудал юунаас чухал байна. Тэгээд энэ тэмдэг хөдөлгөөн өрөмжийн улсын хурлын зарим гишүүд энэ асуудал дээр одоо дүгнэлт хийж хандив өргөж байна. Томоохон бүс компани захирлууд бас мөн хандив одоо өргөж байгаа асуудлууд байна. Монголын ард түмэн ингэж хөдөлгөх юм бол энэ эдийн засгийн доройтлоос богино хугацаанд гарч чадна. Энэ үндэл бүрэн итгэлтэй байна. Баянхүнгэр аймгийн Эрдэнэ цогцом нь аймагта хамгийн олон буюу 4100 гаруй хүн амтай, 1100 орчим өрхтэй, өрх бүрийн амжиргаа нөхцөл дээр судалгаа хийж 800 өрх энэ аянд оролцох боломжтойг тооцоолж. Нэг өрх 10,000 төгрөг өгөхөд 800 өрхөөс 8 сая төгрөг босгоос гадна зарим аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгээр хандивын мөнгө 10 сая байтугай илүү хуримтлуулах боломжтойг тооцоолж. Нэг сум хамгийн доотлол нь одоо нэг 10 сая төгрөг одоо цуглуулж эх орондоо хандивуулж өгөх юм бол 3.3 тэрбум төгрөг. 20 одоо сая төгрөг цуглуулж өгөх юм бол 6.6 тэрбум төгрөг байх шийдтэй. Ингээд бол одоо энэ асуудалд бол нийт ард иргэдийн Эрдэнэ цогцсомынхаа ард иргэдийг Баянхүнгэр аймгийнхаа ард иргэдийг Монгол улсын 330 сумын одоо сумыг төлөөлөж уриалга гаргаж бүгдөө энэ Монгол орныхоо эдийн засгийг сайжруулахад бол идэвхтэй оролцоё, богино хугацаанд томоохон ажил зохион байгуулъя. Энэ мэтэр улсын хэмжээний бүх сум орнуудыг өөрсдөө санаачлаад төлөвлөөд иргэдэд оролцуулах боломжтой гэж аяныг зохион байгуулагчид үзэж байна. Манай монголчууд бол эвтэй байхдаа хүчтэй гэж ярьдаг. Тийм болохоор бас боломжоор мөнгө хандивлаад энэ байдлыг давах гэж юм бол бид нэр ирээд өгс ашиг гэрэлтэй харагдаж байгаа гэдэг ийм бас өөдрөг үзэлтэй хэвтүүлээ байцгаая. Энэ эдийн засгийн хөндлөлийг самтнаа давж гаргая л гэсэн бодолтой. За нийт монголчуудтай хандаж уриалж хэлэхэд юу гэж хэлмээр байна? За нийт монголчуудтай хандаж уриалж хэлэхэд бол бид нэр бүгдээ хэлцэж бүлээн сургуул хэрэгвэ гэдэг шиг хэвтүүлээ боломжоор хандиваа өргөж энэ нийгэм эдийн засгийнхаа энэ хүнд байдлаас гарсныхаа дараа бол бид өгдөө тус боломж байгаа. Тийм болохоор бас энэ уриалгыг дэмжиж идэвхтэй оролцоорой л гэж уриалъя та. Эрдэнэ цогцсомын засаг дарга Төмөрбаатарын гаргасан уриалгыг сумын иргэдэж таатаагаар хүлээж авч байна. Нэг удаа хоол идээд өнгөрөх мөнгө ганц удаа улсаа зориулаад үзье. Улсаа улс шиг улс байлгахын тулд эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулахад Монгол улсын иргэн бүр нэг удаа сэтгэлээр оролцохыг эрдэнэ цогцчууд уриалж байна. Бидний одоо энэ амьдарч байгаа энэ улс орн маань эдийн засаг маань их хүнд байгааг хүн болгон мэдж байгаа. Тэгээ одоо энэ улс орныхоо эдийн засагт бас нэг багч гэсэн хөв нэмэрлэх хүүднээс дэмжиж ажиллаж байна. Цаас эдийн нэгэн чичгээснээс орохгүй ард түмэн гэдгээс чинь санаа гарч ирж шүү дээ. Хэрвээ эх орон ядрах юм бол ард түмэн бол одоо яаж игээл өгнө. Монгол улсын иргэн хүнийхээ бас үүргийг хумсарлаж бас эх орныхон төлөө гэсэн сэтгэл зүрх гаргаж ирсэн хөө аянд нэгдэж байгаа юм аа. Маш дэмжиж багийнхаа иргэдийг уриалж оролцож байгаа. Яагаад гэвэл одоо эх орны эдийн засгийн ямар л өндрийн
улс орны нийгэмд ямар байгаа тэр бүгд мэдж байгаа. Тэгээд залуу хүн эх орно гэсэн сэтгэлээр л оролцож байна да. Бүгдээрээ хэлцэл буруугүй бүлийн авсаргаа бол хэрэггүй гэдэг чинь. Ер нь олон хүн хэлсэн юм буруу болно гэж байна. Одоо хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэгэл төр үр зээлгүй байвал бид нар ч гэсэн л амар амгалан байх байх л гэж бодоод бид нар ч гэсэн дэмжиж байгаа. Тэгээ би одоо энийг 20,000 за сандуулах гэж явж байна. За өгнөр. Дэлгжүний наран тий. Дэлгжүнаа. Наран тий. Эх орон ирээдүйн төлөө иргэн бид хамтдаа урайтай аянд оролцож хандив өгсөн иргэн нэг бүрийг багийн засаг дарганаар альбан бичгэн дээр бүртгэн авч баримтжуулан улмаар батламж олгох ба бий болсон хуримтлалаа ирэх 3 дугаар сард иргэн бүрийнхээ нэрээр засгийн газарт илтгэн мэдээлж альбан ёсоор хүлээлгэж өгөх юм байна. Эх орон ирээдүйн төлөө иргэн бид хамтдаа Нээлттэй засаг нэг баян хонгор 7 хоногийн тойм хөтөлбөрийн онцлог зочин болон та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Баянгор аймгийн эцэг даргын хамгийн газрын дарга Дарч Цэрэнг дөрж оролцуулж байсан байна уу та? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За баярлалаа. Тэгэхээр зэрэг Баянгор аймгийн удирдлагууд тун сайхан бас Герман явсан зарим нь одоо бас Германд ажиллаж байгаа алтан томилтоор тэгэхээр ер нь гадагшаа яг ямар зорилгоор бас энэ манай аймгийн удирдлагууд ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөх үү? Германы хамтын ажиллагааны нийгэмлэг гэж олон улсын байгууллага байдаг. Энэ байгууллага манай аймагт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах гэрээтэй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслийн шугамар Герман улсад ажлын ажлуудыг хийж байгаа. За миний үе саяхан 7 хоног 21-ээс 28-ны өдрүүдэд Герман улсад албан томилтоор ажилласан. За энэ бол хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ахлуулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хүрээнд хийгдэж байгаа ослог гэмтээс урьдчилан сэргийлэх ийм ажлаар явж байгаа. Энд бол Германы хамтын ажиллагааны нийгэм гэсэн зохион байгуулж байгаа энэ ажлын айлчил бол бүх зардлаа тэднийх таадаг. Тэгээд очиод бид нар бол сая 7 хоногийн үндсэндээ сургалтын суусан. Сургалт, практик ажил. Ер нь бол Герман улс хүмүүсийнхаа ажиллах орчныг яаж бүрдүүлдэг юм, ослог гэмтээс яаж урьдчилан сэргийлдэг гэдэг зохис байдлаар сургалтанд суугаад практик дээр бас бодлого ажлуудад танилцаад ирсэн. Тийм байна. За таны сургалтын хүрээнд орон нутгтаа хэрэгжүүлэх боломжтой ямар ажлуудыг одоо яаж илүү сайжруулах үр дүнтэй юм бэ гэсэн бас гаргалгаа ч юм уу бий болгосон байх гэж бодож байна. Тэр талаас олцгоё. Мэдээж тэглгүй яг ганцхан хасангүй явсан гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь бол Герман улс бол холбооны тогтолцоотой. За манай улс бол төрийн нэгдмэл тогтолцоотой юм улс. Иргэцэн орчин бол харилцангуй арай өөр. Гэхдээ манайх ч Ором Германы одоо чиглэлээр одоо хуулиа боловсруулж хэрэгжүүлж явж байгаа юм улс. Ер нь бол тэдний нэг юм манайхаас огт өөр юм нь бол бид нар одоо үйлдвэрлэлийн осол мэргэжийн шалтгаалах хүчний даатгал гэдэг ингээл даатгал төлөөл нийгмийн даатгалын шимтгэлтэрийн төлөөл тэгээд тэр нь бол төрийн байгууллагууд өөрөөр хэлэх юм бол нийгмийн даатгал нийгмийн халамжийн байгууллагуудын асуудлыг хийж хэрэгжүүлж байдаг. Гэтэл бол Герман бол тэрийг бол ерөөсө ганцхан ослын даатгалын холбоо гэж юм байгуулчихсан. Тэр холбоо бол бүх асуудлыг шийдэж зохицуулж явж байгаа юм бэл. Германаас авч хэрэгжүүлчих одоо яг манай эрх зүйн орчинтой тохиолдол авч хэрэгжүүлэх зүйл бол тэр сургалт сурчлагын ажил. Үнэхээр одоо хүн бол бие эрхтний яаж хамгаалж ажил өрөх вэ? Яаж нар хойлоо зохицуулах вэ? Ажлын байрны нөхцөл одоо гэрэлтүүлэг, дуу чимээ, жичиргээ бүгдийг ямар хүний одоо эрүүл мэндэд яаж сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хаа зохион байгуулах гэдэг юм дээр л одоо маш том төвшил гаргасан бас байл. Тийм. Хүний эрх хэрэгчлээ тэгээд эрүүл мэнд амь насыг бол үнэхээр одоо хамгийн нэгдүгээр тавьсан. Энэ л асуудал нь бол манайд бас даваа юун авч хэрэгжүүлээд байхаар ажил мөн байна гэж харсан. Засаг дарга хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар бол одоо Герман улсад ажиллаж байна. За энэ хоёр маань бол Германы хөгжлийн төлөөлөлт гэдэг юмтай танилцаж, хөгжлийг хэрхэн төлөөлөж, хэрхэн зохион байгуулж тал дээр бол маш томоохон ажлын ажил турших солилцох. Тэгээд Герман улсын энэ хамтын ажиллагааны нийгмийн хүрээнд Баянгор аймагт ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ орон нутгийн хөгжлийг ахиулах вэ гэдэг ийм томоохон ажлын альчлалыг бас Германы хамтын ажиллагааны нийгмийн шумаар тэдний төслийн санхүүжилтээр хийж явж байгаа. Баянгор аймгийн эцэг даргын тамийн газраас санаачлан Баянгор төвлөрлийн үзэсгэлэнтлэг Улаанбаатартад амжилтнаа зохион байгууллаа. Тэгэхээр зэрэг ер нь яг яагаад зохион байгуулахар болсон гэдэг талаас мэдээлэл өгөх юм бол.
Ер нь бол манай аймгийн үйлдвэрлэгчид зах зээл нэвтрэлтэнд бид дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ер нь Баян хонгорт үйлдвэрлэв гэсэн шүлжийдлүүрүүдийг байгуулах асуудал мөрийн хөтөлбөр тусцсан явж байгаа. Энэ жил бол энэ асуудал ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр тэрний ухтал болгоод Нормон компанитай хамтраад засаг даргын тамга газар санаачлаад энэ үзэсгэлэн худалдаа цагаан сарын үзэсгэлэн худалдаа Баян хонгорт үйлдвэрлэв цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа. Энд бол бүх сумдуудаас түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчд маань оршоо бүс компаниуд бүгд л одоо амжилттай идэвхтэй сайн оролцож байгаа. Ер нь бол сарын хугацаанд энэ ажлыг бол хамтар зохион байгуулж байгаа. За энэ дэр манай их хурлын гишүүд маань дэмжлэг үзүүлж ивент тэтгэж оролцож байгаа. Тэнд тодорхой хэмжээгээр бас төлөөлөгчийн газар хамтарч энийг зохион байгуулж байгаа. Тэгээд ер нь бол бүтээгдэхүүн бол амжилттай борлогдож худалдаалагдж байгаа гэсэн мэт ярьж байгаа. Тэгэхээр бол манайхан бол цаашдаа бол ийм л юм дээр анхаарах хэрэгтэй. Бид нар хэрвээ сүлжээ дэлгүүрүүдийг ингээд ажилуулад эхлэхэд тасралтгүй бүтээгдэхүүнээр хангах хамгийн чухал шаардлага. Чанартай, стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, сайхан таварлаг чанартай бүтээгдэхүүнээр Баян хонгорын брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгоод тэрийг тасралтгүй үйлдвэрлэл тэр дэлгүүрийн зангууг хоосон байхгүй шаардлагатай. Тэгэхэд бол Улаанбаатарчууд өнөөдөр Баян хонгор бол улстай мараг царийн ганц одоо эрүүл бүс болчлоо шүү дээ. Мал эмнэлэг энэ хяналтын хувьд бол тийм учраас бол малын эрүүл ахуйн талаас. Тэгэхээр бол энэ боломжийг бид нар цаашдаа бол хамгаалаад, хадгалаад тэгээд энийг энэгээр одоо бас энэ боломжийг ашиглаад зах зээлд бол одоо Баян хонгорын хөдөөчгөн бүтээгдэхүүн малын гаралтай бүтээгдэхүүн ер нь үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн бол танигдаад эхэлчихсэн шүү дээ. Маш дөрвөн хугацаанд бол одоо Баянлаг энэ төр 8 тонн орчим энэний хормог бол одоо зарагдаад дуслаа гэсэн мэдээ ирж байна тийм. Тэгэхээр хэвийн боонууд бас айгуу сайн зарагдж байгаа гэсэн мэдээ одоо сошиал ертөнцөөс нэлээд явж байна. Ер нь бол тэнд бүртгэл судалгаа хийгээд манай төлөвлөж байгаа газрынхан өдөрт мэдээ бид нар дэрүүлж байгаа. Тэгэхээр энэ бол маш амжилттай зохион байгуулагдаж байгаа. Цаашдаа бол энийг бол ер нь байнгын юм ажиллагаанд оруулах бэлтгэл юмстай хангаж байгаа. Тэгэхээр бид нар үйлдвэрлэлийг нэлээд сайн хөгжүүлээд ер нь энийг бодлогоор дэмжин тэгээд зах зээлд гаргаж борлуулах асуудал чинь хамгийн нэг нэмэр асуудал. Багын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэг борлуулж чадахгүй бол тэр үйлдвэр цаашаа хөгжиж явж чадахгүй болчих. Тэгэхээр бид нар борлуулалтаа дэмжлэг үзүүлэх гол бодлогоо эхлүүлж байгаа юм. За ер нь ойрын үед Баян хонгор аймгийн засаг даргын тамгын газар ерөн төр захиргааны байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байгаа юмрхуу ажлууд байна. Яг одоо бол бид нар хэд хэдэн ажлын хэсгүүд ажиллаад эхэлсэн байгаа. Энэ бол энэ 4 жилийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, үзэл санааг нь гаргах, тэгээд төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын хэсгүүд бол ажилдаа орчихсон явж байгаа. Салбараараа чиглэлээрээ нэлээд олон ажлын хэсгүүд гарчихсан. Энийг судалгаа шинжилгээг хийгээд төсөл хөтөлбөрөөр боловсруулах эхэлчихсэн явж байна. За сая бол нэг хэсэг бол одоо оны эцсийн ажлуудыг салбар болгон дээр дүүнэж, албан хаагч болгон дээр дүүнэж, засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, мөн тамгын газрын удирдлагын зөвлөлч гэсэн албан хаагчтай бас яг ажил нэг өөрчлөлт ажил төрлийг хилцэж яриа хөрөө гэсэн юм ажил болсон. Одоо бол эрхчлийнхэн төлөвлөгдсөн ажлуудыг хэрэгжүүлэх эхэлж ажиллах ийм гол зорилтуудыг явж байна. За удахгүй цагаан сар шашны болох жахта тохиолдуулаад аймгийн авраг малчдыг одоо шалгаруулах энэ ажлуудыг засаг даргын зөвлөлөөр оруулаад нэгэнтээ шийдчихсэн. Тэгэхээр энэ малч төлөлтийн зөвлөгөөнүүдийг сумдуудад тодорхой хуваарийн дагуу зохион байгуулад энэ хүрээндээ бол одоо аймгийн авраг малчдыг одоо орон нутгаас дуудаж ирж энд одоо шагнал уушиг гаргаж үнэтгэл үзүүлэх. За тэгээд малч төлөлтийн зөвлөгөөнөө зохион байгуулж малчтын өмнө тулгамдж байгаа олон асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг талаар малчтайгаа ярилцаж санал бодлоо солилцох, тодорхой шийдлүүдийг гаргах, төсөл хөтөлбөрт хэрхэн малчтайгаа хамруулах вэ? Цаашдаа энэ малын тоо толгой, бэлчээрийн дааз, малын эрүүлжүүлэхийн асуудлыг одоо яаж стратегиар шийдэж аймаг бодлогоо болгож явах вэ гэдэг ерөнхий томьёолын танилцуулаад малчтайхан саналыг аваад цаашдаа бодлогын баримтчид тусгаад явах. Ийм ажлуудыг зохион байгуулах. Энэ бол ямар ч байсан нэг 12-ноос хойш 23-ны хүртлийн ажлууд зохион байгуулагдах төлөвлөгдсөн байна. Ер нь хөдөө аж ахуйн мал аж ахуйн тал дээр ерөнхий одоо зангидж авч явах бодлого ямар бодлого байгаа юм бэ? Ерөөсөө хөдөө аж ахуйн бодлого бол нэгдүгээрт бол малчд өөрөө үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Дан ганц одоо мал аж ахуйн ашиг шимээр амьдраад ингээ явах нөхцөл боломж ус. Энэ малын үнийн түүхүүдийн уналт, махны үн гэдэг үний уналтаас болоод бол ер нь бол бас хүндрэлтэй малчд. Тийм учраас бол малд өөр үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Кадастрын зохион байгуулалтаагаар зохион байгуулсан үйлдвэрүүтэй холбож их асуудал байна. Ер нь түүхийдийг бэлтгэхдээ ямар нэгэн шат амжилгаагаар шууд үйлдвэрт нийлүүлдэг болох. Тэр үр шим нэргээд бас малчд хүртэ байх ийм бодлого яригдвал. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар болохоор зөвхөн
газар нутаг маань бол тэлээд байхгүй. Малын тоо толгой өсөд байдаг. Хүний хэрэгцээ шаардлага бас нэмэгдээд байгаа. Тэгэхээр эднийг хооронд нь уялдуулж бэлчээрийн даастан тохирсон таваарлаг чанартай ийм мал сүргийг одоо өсөн хуржүүлэх асуудлыг л бас голчилж ярьж байгаа. 3 дугаар асуудал бол малын эрүүл мэндийн асуудал. Ер нь малыг чанартай таваарлаг болох дээрээс нь эрүүл хүнсээр л одоо зах зээлд өрсөлдөж, эрүүл хүнсээр одоо гадаадын зах зээлд гаргаж ингэж ашиг орлого нэмэгдэх боломж байгаа. Тэгэхээр энэ 3 бодлого бол ямар ч байсан өнөөдөр малчтын хамгийн зангидж байгаа 3 том бодлого. Малчтын асуудлаар бол мал аж ахуй малчтын асуудлаар. Тун утгагүй улсын хурлын гишүүд бас орон нутгад ажиллах, тойрогтой ажиллах мэдээлэл аваад байна л та. Тэгэхээр 3 гишүүн гурлаа ажиллах уу? Одоогийн байдлаар бол 9-р тойрог сонгогдсон элдв очир дарга 7-р тойрог сонгогдсон зандан шийтэр дарганаар бол ажиллана гэдэг юм л хэлсэн байна. Бэлэг төшийн бол тухайн үед бол бас гадаад албан томилтоор ажиллаж магадгүй. Тэгэхгүй бол ирж ажиллана гэсэн хэлсэн байна. Тэгээ тойргийн сумдууд дээр хөдөө явж ажиллана гэсэн үг. Тэгээ хөдөө яваад болжгүй л одоо энэ малчт хэлтийн зөвлөгөөнд оролцоод малчтайгаа нэг дорн бөөнөр нь уулзаад тэгээд одоо бас улсын сайн малчтын шагналын асуудал засгийн газрын хурал дээр 18-нд шийдэгдэхэр байгаа. Тэгээд тэр шагналыг гардуулах өслийн ажиллагаанд хүрэлцэж ирж оролцох. Ийм төлөвлөгөөтэй байна. Хүндэт үзэгч та бүхэндээ нээлттэй засаг 1 Баянгор 27 хоногийн тайм хөтөлбөрийн онцлог зочин болон хүргэлээ. За өнөөдрийн болонд Баянгор аймгийн засаг даргын тамийн газрын дарга Дарц Цэрэнг урьж оролцууллаа. Улсын хурлын гишүүн элдв очир улсын хурлын чуулганы үеэр Эрдэнэт үйлдвэрийг төр давж болохгүй хэд хэдэн шалтгаануудыг гаргаж тавилаа. Тэр жил нэг зудмаар сайдлын үнийг алаад иччихвүлээ. За түүнээс хойш өдөлсөнгүү дээ гэдэг хэдэн жилийн дараа яриа сууж явах хэвдэ гэж үнэхээр их санаа зовж байна. Буруу төрөгийн асуудал байна. Хууль зөрчсөн асуудал үнэхээр хийгдсэн махинацуудад хууль зөрчсөн шинжийн үйлдэлүүд байна. Тогтоох ёстой. Зөв шийдэл гаргах ёстой. Ерөөсөө үеийн үед улс төрчид биднээс хамаарад намаараа талцаад энэ бизнесийг байнга хяхаж бод. Энэ улс орон хөгжихгүй байгаа өнөөдрийн бидний тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлтүүд улс төрчид биднээс хамаарч. Бизнесийг янз янзын байдлаар боомлдог. Улс төрчид хувийн эрх ашигын үүднээс боомлдог. Улс төрчид намын эрх ашигын үүднээс боомлдог. Ингээд энэ улс орон хөгжихгүй шүү дээ. Тэгээд одоо ганц сайдын үнээг одоо яаж алж идэх юм бэ мэдэхгүй. Энэ ганц сайдын үнэ маань одоо амьд үлдэх нь үгүй юу гэдэг асуудал их л хүнд дүр зур харагдаж байна. Шийдэл бол гарах байх. Засаг хэлцэлд орё гэж байна. Төрд 100% авна гэх юм бол би зөвшөөрөхгүй. Юу гэсэн үг юм чи? Бид нар одоо энэ жил өнгөрсөн жилд ингээл чуулган дээр ярьлаа шүү дээ. Улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчт компаниуд бараг 100% ашиггүй ажиллаж байна. Ихэнх нь дампуурч байна. Ингээл яриад байдаг. Тэгсэн хэрнээл төр 100% авна гэдэг. Хэрвээ хэлцэл дээр би нэг санал хэлэх гэж байгаа. Хэрвээ хэлцэл хийдэг бол тэр 49%-ийг олон улсын дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжаалах замаар авна гэхээс биш төрийн мэдэлд авлаа гэд нөгөө шахааных нь бизнес 100% төрийн мэдэлд ирээд ямар ч контролгүй хяналтгүй болоод ингээд нөгөө сайлын үнэ маань нөгөө одоо төлөөд байгаа татвараас төлөхөө болоод дампуурсан ийм үйлдэлүүд ажиллагаа болчих юм даа гэж үнэхээр их санаа зовж байна. Баянгор аймгаас бэлтгэн хүргэдэг нээлттэй засаг 1 Баянгор 7 хоногийн тайм хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Дараа 7 хоногийн энэ цагта иргэн уулзлаа. Түр баярлалаа.